Сайн байна уу? Өнөөдөр Tinder хаб дээр хэрхэн байгууллагынхаа мэдээллийг оруулах талаар зааварчилга өгье. За та систем нэвтрээд зүүн дэд буланд нь байгууллага гэсэн хэсгэн дээр дараад орно. За энэ дээр ерөнхийдөө байгууллагын мэдээлэл, санхүүгийн мэдээлэл, харах эрхийн хүсэл гэх мэт ингээ олон тайбууд байгаа. Өнөөдөр зөвхөн байгууллагын мэдээлэл гэсэн хэсгийн талаар ярилцъя. За энэ дээр маань ерөнхий мэдээлэл шаардагдаж байгаа. За та мэдээлэл оруулахын тулд засах гэсэн товчийг давнаа. За хажуудаа энэ улаантай байгаа нь ерөнхийдөө заавал шаардлагаж байгаа мэдээлэл байгаад энэ дээр жишээлбэл байгууллагын регистр, нэр, мэйл, дэлгэрэнгүй хаяг, утасны дугаар шаардлагатай байгаа. За та талбар дээр мэдээлэлээ оруулсныхаа дараа хадгалах товчийг дарж хадгалнаа. За мөн энэ хэсэг дээр байгууллагын лого гэрчлэгийг авсаргаж оруулах боломжтой. Та засах гэж дараад файлаа оруулсныхаа дараа мөн адил хадгалах гэж оруулна. За удирдлагын мэдээллээ мөн адил засах гэж ороод регистр овог нэрийг оруулаад хадгалах товчийг дарнаа. За нэмэлт мэдээлэл дээр та эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл гэх хэсгийг мэдээллийг оруулах боломжтой. Бичиж дуусаад хадгалах товчийг дараарай. За танд амжилт хүсье, баярлалаа.